Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.1 урлагийн дээр Сугатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гаргийн яг цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрвөн зүгийн шуугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 4-ний лав гаргийн дөрвөн зүгийн шуугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ занаруулагчаар мөнх цэцгийн төвшин байрнаар айлж байна. За дахин орой минь түргээ. За орой минь дахин үргье. За нэвтрүүлгийн хамтран айлгчаар чанартай будгийг Chongwon Paint-с гэж Chongwon Paint. За мөн ирээдүйд таныг дагуулна Hike Vision хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За өнөөдөр таны мэдээгээр эхэлнэ. Шуугуулад өг. За шуугуулад өгье. За эхний мэдээ шүү дээ. Бид нар бас өмнө нь Япон дээр л ярьж исэн шиг санагдаж байна. Японд яагаад нэг хүн ингээд зүгээр ингээд ганцаардахгүй тул хажуудаа хүн ингээд хөслөд аваа явдаг тий хоцох хоол моол иддэг. Нэг бодвол ингээд тэврээд хөвтдөг тийм үйлчлэгээ гэж ярьжсэн шүү дээ. За тэгсэн чинь энэ үйлчлэгээ чинь гоё нэртэй болоод манай урд хөршид түрээд иржээ. Оо за. Энэ болохоор сүүлийн үед манай энэ урд хөршид ихээхэн тренд болоод байгаа гэж шүү. За. Булчинтай ээж гэдэг үйлчлэгээний талаар мэдээлэл хүргэх гэж байна. За. Сэтгэл санаа хүнд ядарч гуниглах үед хүн болгоно л тохиолдгоо. Ер нь тэгээд үн чинь сэтгэл намтэн шүү дээ. Дороо л унжидаг, дороо сэгчээдэг. Яг ийм үед хин нэгний ялангуяа ээжийн тэврэлт хамгийн том эмчилгээ болдог гэдэгтээ марах хүн байдаггүй нэ. Дипломын ажлын дарамт стресс автсан нэгэн оюутан энэ бүхнийгээ даван туулахын тулд ээжээрээ нэг сайхан тэврүүлэх гэсэн. Даанч ээж маань хитрхи холбоогоо болохоор оронд нь булчинтай царайлаг залууд мөнгө өгөөд чамаагүй нэг тэврүүлчих юмсан. Дунд сургуульд байхад намайг нэг удаа танихгүй царайлаг ах тэвэрж байсан. Бид метроны буудлын дээр 5 минут тэврэлтэхэд надад үнэхээр аюулгүй 50 амгалан сайхан санагдсан гэж постлжээ. За энэ бол нэг дипломын ажлын стрессэндээ орсон оюутны л пост байсан. Гэтэл энэ постыг нь маш олон хүн шеэрлэж нийтдээ 100,000 гаруй сэтгэл бичсэн байсан гинэ. Ингээд царайлаг булчинтай хэрнээ бусдыг ойлгож дэмжих эмгтээлэг шинж чанартай ийм ирчүүдийн эрэлт огцон мөсч тэднийг эрэгтэй ээж буюу булчинтай ээж гэж нэрлэх болсон гинэ. За. Үйлчлүүлэгчид нь ирчүүдийг ааш харан шин хөлцөнгөө байдал бие галбир гадаад төрхөөр нь сонгодог ба уулзахын өмнө нэлээд хэдэн удаа чадалж үздэг гинэ. За. Тэгээд ирчүүдээс гадна зарим өндөр биерхүү эмгтээчүүд ч бас энэ ажлыг хийх болсон байна. За тэг ингээд ээжийн орон тэвэрж өгөх нь шүү дээ. Ихэнх тэврэлт нь метроны буудал, худалдааны төв зэрэг олон нийтийн газар 3-5 минут болдог ба 20-50 вон буюу Монгол мөнгөөр бол нэг 10,000-аас 25,000 төгрөгийн үнэтэй байгаа гэж шүү. Бас боломжооны юм байна. Тийм байна. За энэ айгу газрын сонголт нь айгу зөв байгаа байхгүй юу? Олон нийтийн газар буюу метроны буудал, худалдааны төв гэдэг чинь те. Ихгүйд хоёулт нь бол бас эвгүй шүү дээ. Юуийг яаж үтгүү те бэлгийн дарамтанд оруул янз янзын буруу гарын багийнууд би чамайг очиж тэвэрнэ гэж яагаад хулгайлуул яа гэдэг юм байгаа учраас энэ уулздаг газрууд нь метроны буудал, худалдааны төв гэдэг бол айгүй зөв байгаа байхгүй. Би бол ер нь марай бол марай байна тий. Би булчинтай ээж болоход бол боломж юм байна гэж. Би тэгвэл өвөр дээрээ суулгаад бүүсэн ч чадна. Йоо. За 30,000-аар ийм ажил хийвэл за өдөрт нэг 10 хүн тэвэрчл 300,000. Тийм байна. Сэгэд амьдрах нь шүү. За 20-оор л хийгээчтэй. 30 моч шиг 20,000 төгрөг шууд ганц дэвсгэрт өгвөл амар штэ. Аль алиндаа. 20-оор ихэд явах вэ? 200,000 бас жаах. Бодож. За. Үйлчлүүлэгчдийн сэтгэл. За. Намайг тайвшруулахаас гадна илүү аз жаргалтай болгосон зүйл бол танихгүй хүний халуун дулаан байдал байсан. Царайлаг залууд тэврүүлснээр өөрийгөө үнэлэх мэдрэмж маань өссөн гинэ. За. Булчинтай залуус амар санагдгаа болсон гэх мэт сэтгэлдлүүд байгаа бол уг ажлыг хийдэг жоо хэмээх залуу түүний ажил нь бусдад тусалдаг гэдэгт итгэдэг бөгөөд олон хүнд гадаад төрхөнтэй сэтгэл дундуур байх, ажлын стресстэйгээ тэмцэхэд нь дэмжлэг үзүүлдэг гэж хэлсэн байна. За энэ жоо бол булчинлаг гоё царайлаг залуу байна шүү дээ. Өнгөрсөн сард гоё залуу байна.
өнгөрсөн сард тэрээр 34 удаа тэрч 1758 он буюу Монгол мөнгөөр 900 мянган төгрөг олсон. Оо за. Жоо үргэлж нүрээ бодож үнэртэй ус түрхэж үсээ янзалж хамгийн сайн сайхныг мэдрүүлэхийг ирмэлцдэг. Тэр үүгээр мөнгө олж амьдралаа залгуулах хүсэлгүй байгаава. Төлбөр авах нь тодорхой хэмжээний зай барихад тусалдаг учраас л төлбөр авдаг гэж ярьжээ. Нэрээ тийм те. За тэр 1 тэрбум хүнтэй хятадд анжгаа минь сард 34 хүн олдож байхад Монголд өдөрт 10 олдохгүй юм байна хөөе. Нэг олдвол. За боли. Энэ айгу зүв юм байна нэрээ. Нөгөө эмхтэйгээ ингээд те үнгөө очиод тэврээд байх юм бол нөгөөх нь бас ингээд те дурлаж мурлаад лайланчиг болоод байвлаа аахгүй. Энд чинь би мөнгөө төлөөд тэрвүүлж байгаа шүү гэдэг чинь бол тэр нөгөө зай барих боломжийг нь олгож өгöd байгаа аахгүй. Яа яг үнэ. За одоо жинхнээсээ сэтгэлдлүүд нь. За би ингэж тэрвүүлж үзсэн. Булчинтай ээжүүд энгийн эрэгтэйчүүдээс илүү зөөлөн тайтгаруулсан тэрвэрлтийг санал болгодог юм бэлээ гинэ. За тэгэхээр бас хөтөр бадэр юм байж болохгүй юм байна. Бас нэг юм гоё зөөлөн мэдрэмж өгөх хэрэгтэй байна. За эцэг их найзуудаа гээд таньж мэддэг хүнээ тэрвэрх боломжтой байхад яагаад танихгүй хүмүүсийг тэрврээд байгааг би огт ойлгохгүй байна гэж. Энэ дотор нь энэ шаардлагыг хангаж байгаа хүн байхгүй байх шүү дээ. Тийм ээ? Нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол одоо жишээлбэл хятадууд чинь нөгөө цагаан сарын амралт бүтэн сар өргөлжилдэг. Яагаад гэхээр тэр нөгөө нэг дотоодын амар байдаг тийштэй. Тэгэхээр чин тийм хол очиж ээж аавда ойр дотны хүмүүс тэрвүүлнэ гэдэг хэцүү байгаа учраас л энэ үйлчлэгийг сонгоод байна шүү дээ. 20 он төлөөд тэгээ энэ үйлчлэгийг тэрвүүлсэн дээр үү. Яг үнэ. Яагаад сэтгэл зүйн асуудлыг бие махбодоор эмчлэх гээд байгаа юм бэ? Тэрний оронд сэтгэл зүйчдэр очиоч эсвэл бясалгал хийлдэ гинэ. За мэдээж ийм аргууд байгаа. Зүгээр те энэ ингэтлээ хүндэрч байгаагүй бол зүгээр нэг хүнд ингээд гоё 5 минут тэрвүүлээ те сайхан болчлоо. За одоо очиж диплом гэж шажигнуул нэг амархан байж тээ. Тийм штэ. Энд чинь өөрөө хэдийгээр бие махбодоор дамжиж байгаа ч гэсэн сэтгэл зүйн хувьд ч гэсэн эмчилгээ олцоод байгаа байхгүй тий. Нөлөөлж байгаа байхгүй тий. За. Улаанбаатар хотод 18 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар ирээдүйд таныг дагуулна гэсэн уриатгаар Hike Vision хамтран ажиллаж байгаа. За, Hike Vision бол зүгээр нэг хяналтын камер төдий камер биш юм аа. Тэгэхээр Hike Vision бол дэлхийн номер 1 аюулгүй байдлын цогц шийдэл гэж явж байгаа. Тэгэхээр яагаад дэлхийд тэргүүлэгч вэ гэхээр Hike Vision-ы нийт ажилчдын талаас илүү хувь нь ерөөсөө инженерүүд байдаг гэж байгаа байхгүй. Тэнгүүд одоо ингээд жишээлбэл заяа нэг ингээд гудамжинд байгаа ингээд нэг шонгийн модон дээр томон камер байдаг гинэ. Тэгэл дандаа ингээд туршилт хийгдэж байгаа. Одоо сайжруулалт хийгдэх гэдэг нь шүү дээ тий. За энэ одоо яаж ингээд 360 эргэж гэнэ үү? За энэ одоо яаж гэнэ? Хөдөлгөөн дагж гэнэ үү? Яг үнэн. За энэ яаж гэнэ? Одоо ингээд хүн нохоо хоёрыг ялгаж гэнэ үү? Гээл ингээд ерөөсөө ингээд дандаа л инженерүүд арталт нь ерөөсөө ингээд өдөр тутамд сайжруулах гал ингээд ажиллаж яадаг. Тэгэхээр өдөр бүр яасан байх нь бүтээгдэхүүнээ улам ухаалаг, найдвартай, хамгаалалт сайтай болгох дээр ажилладаг байх юм. Тэгэхээр BCT компани бол Монгол дахь албан ёсны борлуулагчаар нь 10 дахь жилдээ тасралтгүй ажиллаж ирсэн байгаа шүү. Ахаад энэ дэлхийн номер 1 аюулгүй байдлын брэнд гэж яриад байна. За энэ чинь зөвхөн яагаад аюулгүй байдлын брэнд гэж яриад байгаа юм гэхээр хяналтын камернаас гадна томопон, галын тохиолдол, хулгайн тохиолдол ахаад нэг машины хар хайрцаг хүртэл байгаа шүү дээ. Hike Vision-ы. Нэгдүгээрт нь бол хэд хэдэн үзүүлэлтээр бол яалч тасархай байдаг гэнэ судалгаагаараа. Тэрний төлөө борлуулалтаараа. Дээр нь чанараараа гуравдугаарт нь бол R&D буюу нөө инженерүүдээрээ. Тийм. Энэнгээр. За дээр нь найдвартай ажиллагаа баталгаатай систем гэдэг нь болохоор хасах төчөөс нэмэх 60 хэмт нөхцөлд ямар ч асуудалгүйгээр ажиллаж идэг гэж. Тий. Одоо жишээл Монголд бид нар ингээд Hike Vision бол одоо Монголын ингээд бүрхцэн Hike Vision монголчуудын ингээд өдөр тутмын хэрэглээ болсон. Хамгийн эхлээд хүмүүс Hike Vision-ыг сонгодог гэж ингэж яриад байгаа нь яагаад ингэж яриад байгаа юм бэ гэвэл одоогийн байдлаар эдгээр чи орж ирээ 10 жил болж байгаа шүү тийм үү. Одоогийн байдлаар гэхэд Монголд 1 сая Hike Vision-ы камер хяналт хийж байгаа гэж. За 1 сая шүү дээ тий. Гэтэ яг нэг байгууллага гэхэд юу яаж байгаа штэ тэр чинь 10 мараар тавьсан байгаа л да. Тэр нь зогцоор нь авч байгаа. Тэгээ дээрээс нь бас энэ чинь том объект бол одоо тий олныг тавихгүй болохгүй штэ тий. Одоо жишээл буудал байлаа гэхэд давхар болгондоо байх хэвээр reception дээр байх хэвээр гэдэг юм уу тий ингээд явчих штэ. Тийш коридордоо аарсан гэдэг. Яг үнэ. Тэгээд тэгтэл 1 сая гэдэг чинь бас асар их байгаа үстэй. Одоо тэр бидний нөгөө төр дээрийн үзүүлэлтээс тэр нэг гэр тавьчдаг хөлтөө
Wi-Fi камер чинь бол жишээлбэл ийм байхгүй юу нэг гар утсан дээрээсээ ингэж удирдаад тэгээ ингэж эргэж тойруулж гэрийнхаа доторхыг харж чад тэгээ хүүхдтэйгээ шууд тэрнийхээ спикерийг ашиглаа ярьждаг. Доороо спикертэй. Наашир камерны өмнө зогс. За нөхөр минь одоо нөгөө хөргөчнөөс махаа гаргаарай те. Ээж чи ирэн шүү. Хичээд намаа хийж байгаарай. Би одоо 30 минутын дараа очлоо шүү гэдэг. Яг үнэ. Яг үнэ. За тэгэхээр та биеэрээ очиж худалдаж авъя гэвэл Компьютерланд үеийн баруун талд 28 дугаар байранд Hikvision Center байгаа. За мөн Компьютерландын 103, Компьютерландын 201 салбарууд нь өглөө 10-аас оройн 17:30 хүртэл ажилладаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн 75 75 66 77 гэдэг утгаар холбогдоод 2 гэсэн төвчлөр дээр дараарай. 75 75 66 77. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ирээдүйд таныг дагуулна гэсэн уриатаагаар Hikvision хамтран ажиллаж байна. Баярлалаа. За 400 шуугын нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрч байна. За би одоо үнэхээр гоё гэгээлэг мэдээ өгч байна. За бид нэр одоо ингээл ярьдаг штэ сурахад ер нь юу ч ихэд хизээч оройтдгүй гэд хүн насан туршдаа суралцдаг ч гэж ярьдаг тий тэнгүүд за яг оройтсон ойноос сурахаар ингээд айгүй мартамхаа болоод байдаг юм аа ч гэдэг тий янз бүрээр л ярьдаг. За тэгэхээр та бүхэндээ яг энэ үгтэй холбоотой Америк нэгдсэн улсын Мэйн мужид болсон үйл явдлыг ярьж өгч шүү. 1950-ад онд багшийн мэргэжил эзэмшгээр сурч байсан оюутан бүсгүй Джон Александр анхны хүүхдээ эвлэдэд байснаа мэдснээр хүүхдээ төрүүлэхийн тулд сургуулаасаа чөлөө авсан ч амьдралын ирэхээр сургуультай эргэн орж төгсөж чадаагүй юм байна л да. За. Хөөхөн байгаа үе 88-тай. 88-тай гэж боддоо. Бachelor болсон юм шиг байна те. Бакалавр. Тий. За тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь ингээд сургуулаа төгсчихимсан гэсэн нэг тийм бодол ингээл цээжнийх нь мухранд ер нь л их олон жил хадгалаатай л явсан юм байна. Тэгэл ингээл дараагийн хүүхэд нь гарч ирээл хүүхэд чуугаад гээл нэг эмхтэн хүн чинь ингээл явдаг штэ тий. Тэгсэн чинь айгүй хөөхнөн ээжийнхаа энэ хүслийг мэддэг баг охин Трейсийн Мэйний сургуулийн боловсрол хүний хөгжлийн коллежид ханджээ. За тэгсэн чинь яасан байх нь вэ? Харагтаа Джон 1950-ад онд оюутан байхдаа заавал үзэх хичээлүүдийг ихэнхийн одоо үзснээр барахгүй 1980-ад онд мужийн сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт бүтэн цагийн туслах ажилтнаар ажиллаж байхдаа багшлах эрх өгөхөд шаардлагатай дадлагыг бүрэн хийсэн гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл цэцэрлэг туслах багшаар бол хангалттай ажилласан байх нь байна шүү дээ. За ингээд тус коллежийн дэд захирал Жастин Димэл охинтой нь холбогдсон ээжт нь боловсролын шинжилгээ ухааны бакалаврын зэрэг олгох бүрэн боломжтой гэсэн сайхан мэдээг дуулгажээ. Ингээд 88 настай Джон Александр эмээ 60 гаруй жилийн дараа мөрөөдөж байсан мэрэгчлэрээ сурч байсан сургуулаа амжилттай төгсөж чадсан. За эмээгийн хувьд бол 4 охинтой, хүүхдүүдээ маш сайн хүмүүжүүлсэн, сайхан амьдралын захаас атгуулчихсан, бакалаврын зэрэггүй ч гэсэн хүүхдийн хүмүүжил боловсролын салбарт насаараа ажилласан юм хүн юм байна. За Джонго Мэйний сургуулийн 160 жилийн түүхэндх хамгийн ахмад төгсөгч болсон нь бол мэдээж тодорхой. За тэгэд наа чи төгсөлтийн байр дээр хөөрхөн малгай залгаагаа хүмүүс ингээд диплома барьсан байж байгаа шүү дээ. Төгсөлтийн байр дээр миний эцэг их коллеж төгсөөгүй. Харин нөхөр хүүхдүүд маань бүгд төгссөн. Энэ бүхэн надад ямар чухал зүйл байсныг би сүүлийн жилүүдэд бараг л мартаж байсан ч гэсэн одоо бол би маш их баяртай байна. Миний сэтгэлд байсан нэг юм жижигхэн хар нөх бүглэгдсэн юм шиг санагдчихээн гэж байгаа байхгүй. Энэ өстой гоё өгүүлбэр. За тэгээ сэтгэл их хөдлөлөө оюутан байхдаа болон амьдралынхаа туршид хийсэн бүтээсэн бүхэн нь үнэлэгцэнд маш их баяртай байна гэсэн байна. За охин нь бас их мундаг юм аа. Ээжийнхаа хүслийг мэддэг, араас нь сайн хөөцөлдсөн байна гэсэн байна. Гэсэн чинь энэ бас айгуу гоё сэтгэл байлаа. Сурахад хизээч оройтдгүй л гэдэг. Гэтэл насны эцэст юм тогтоох, цээжлэх, ойлгох амаргүй юм бэлээ. Тийм болохоор хожуу сурч байгаа хүмүүст хүлээцтэй хандаж байгаарай гэж 60 нэмэх насандаа их сургууль төгссөн хүний хувьд захиа. Гэтэ Джон эмээ миний амжилтыг эвдчээ мундаг гэсэн байлээ. 88 наснда гэдэг бол те. За тэгээ яг мэдээж Мэйний их сургуулийн хувьд ч гэсэн айгүй гоё байгаа байхгүй те. Өмнө нь эн чин сурч эхэлж байгаа тэгээ гарцсан байлаа шүү дээ тийм үү. Тэгээд энэ хүнээ тэг ингээд төгсгөөд Мэйний их сургуулийн хувьд бол эн чин зөвхөн боловсрал нөө мэдлэгээс нь гадна энэ хүн чин хүүхдээ өөрөө хүмүүжүүлсэн байгаа байдал те одоо гэр бүлийнхаа хүүхдүүд нь хэрхэн зөв хүн болсон байгаа байдал ахаад тэр энэ
88 жилийнхаа амьдралын ихэнх хугацааг нь хүүхдэд л хүмүүжүүлэх, хүүхдийг л боловсралтай болгоход зориулж ингэж зарцуулсан хугацааг нь хүртэл бодолцож үзсэн байгаа байхгүй юу? Яг үнэ. Гэтэ ер нь бол вэ штэ тий. Би одоо ингээд 2002 онд бакалавр төгсчөнгүүтээ одоо 3 жил завсралж агаад 2005 онд магистр сурсан чинь заяа. Өмнө нь бол одоо ингээд 4 жил яхид л сууж байгаа л төгсөж байгаа штэ тий. Тэгэхэд л тий одоо яаж би бүр магистр суус 90 минут бүр ингээд суух гэж бүр үгээ хэлж байгаа юм. Ингээд одоо нэрээ тэгэл бүр бүкс нөгөө модон сандал дээр нь холгож молгоол тий. Өмнө нь яаж 4 жил ингээд лекцэн дайгунд бид нар чинь нэг юм уртаашаа нэг урт сандал дээр л ингээд суучдаг байсан шүү дээ тий. Тэг би бүр гайхсан шүү. Тэгэхээр ер нь бол ингээд нас явах тусам сурна гэдэг бол тэгээд маш их итгэх чармаалт тэгээд дээрэс нь одоо энэ ковидын марталт байна, наркозны марталт байна. Тэгээ угаасаа яг нөгөө нэг хурдан ойлгоод ингээд сурдаг тэр залуу хурдан юм цогтоодог, цээжилдэг, мэйжилдэг энэ мен чинь ингээд ер нь л бол ингээд багасаад л байгаа штэ тий. Тэгэхээр ийм насны хүн ингээд 88 настай хүн диплома аваад сургуулаа төгснө гэдэг бол үнэхээр одоо гайхаас яах үнэхээр супер. За ойлоо дэмжээ аялагч ярьчаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 29 минут болсон нэвтрүүлгийн дэмжээ аялагчаар нийслэлийн аялал жуулчлалын газар дэмжиж ажиллаж байгаа. За манайхан сайн мэдж байгаа манай радио медиагоор бас мэдээлүүд нь хүрж байгаа. Талын салхи олон улсын мото фестивал зохион байгуулагдаж байгаа шүү. За энийг л хэлчихье. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ аялагч нийслэлийн аялал жуулчлалын газар баярлалаа. Талын салхи чи энэ жил бол хөдлөө удагт болохоор болж байгаа шүү гэлээ. Тийм хөдлөө удагт явна гэдэг мэдээгээр ярьж ирсэн. За одоо хүүхнүүдийг шуугуулдаг мэдээ хүргэнэ. За гой залуу юм уу? Одоо гой муухайг та нар өөрсдөө шийд. За манайхан ороод ирээрээ харцгаая. Plus size модель гэж эмэгтэй хүн дээр л байгаад байдаг. Тийм үү? За одоо тэгвэл би 200 кг жинтэй эрэгтэй plus size загвар өмсгч буюу моделийн талаар ярих гэж байна. За өнөө үед гоо үзэсгэлэн гэдэг хүн бүрийн хувьд өөр харьцангуй ойлголт учраас өөрсдийгөө байгаагаар нь хайрлах гэдэг хандлага нэлээд газар аваад байгаа. Гэхдээ л олон нийтийн сүлжээнээс бид төгс бие, гэрэлтсэн дүр төрх янз бүрийн фильтртэй зургуудыг нь байнга л харж байдаг. Энэ бүхний эсрэг загварын ертөнцид хувьсгал хийхээр оролдож тэр нь тун амжилттай байгаа plus size загвар өмсгч Ади Дэл Валегийн тухай сонирхолцгоё. За энэ зураг биш шүү. Баяраа. Ямар зураг вэ? Энэ миний мэдээний зураг байна. Биш. Энэ биш шүү. Эрэгтэй хүн байгаа шүү. За тий энэ сонирхолцгоё. За энэ хүн бол 200 кг жинтэй ижил хүсдэг гинэ бас. Ади 2015 онд өөрийн зургийг Instagram-д оруулж эхэлсэн. Ингэхдээ тэр загварын ертөнцид орох гэж биш, өөртөөгөө ижил хүмүүсийг хайж, өөрийн байгаа дүр төрхөөсөө ичих эсгүй юм байна гэж бодон зураг нийтлэх болсон гинэ. 2016 онд би даасан дизайнер Түнд Нью-Йоркийн загварын шоунд оролцох хүсэлтэй байсан. Загварын шоунд шүү. Тэр үүнээс айж байсан ч гэсэн гэр бүл найз нөхдийнхөө дэмжснээр шоунд оролцохоор шийдэд загварын карьер нь анх эхэлсэн юм байна. За Ади далайн ирэг дээр усан сангийн өмнө цээж нүцгэн усны хувцастай наран шарж байгаа зургууд оруулдаг. Гараад ирсэн манайхаа. Гоё байна уу? I don't know. За ер нь бол ингээд уг хүнийх нь үндсэн ингээд царай төрхийг харуул ердөө давгүй зал. Үсмэсээ яваараар бодож удчихжээ. Бас өөрхөн шивээстэй. За тэгтээ авраг ууштай нэг юм ганцхан дотор хувцастай зураг авахулдаг гэсэн үг шүү дээ. Бандажтай. Одоо манайхаар бол бандажтайгаар зураг авахулдаг. За ингээд энэ нөхөр чинь бол 203 хил гэдэг чинь бол нэлээд их чингийлүүдэлтэй гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ эрэгтэй энэ загвар өмсөгчдийн юу н ингээд 3 4 ийм сэтг мэтгтэй байх юм аа. Нөгөөдхөөрөө нөгөө хайрын бариулнуудыг бол харамгүй ийштэй шигээ гаргаад ахуулсан. За ийм зураг байгаа. Тэгээд өөрөө бүдүүн тарган хүн чинь ингээд бүхийгээ ингээд усан зураг авахултал нэг муу эмэгтэйгээс хамаагүй илүү хөх мөмтөж гарах юм. Үгүй одоо дараагийн познууд нь бүр зэвүүн хөөе, лааж ийн хөөе наача. Тий. За. Би нэг хоёрхан зургийг харсан юм аа. За За ингээд
Ингэснээрээ тэр одоо нөө усан сан далайн хэрэг дээр л наран шарж байгаа зургууд оруулдаг. Ингэснээрээ тэр тарган хүн л гэхээр том хэлэхгээр загварлаг бус хувцсан хүмүүстэй гэсэн хэвшмэл ойлголтыг эвдээд өөртөө ижил хүмүүст илүү их итгэл өгч байгаа гинэ. За. Тэр одоо плюс сайз хувцсны үйлдвэрлэлд ажилдаг ба хүмүүс биднийг гажиг сонгогтой юм шиг хардгаа болоосоо гэж хүсдэг гинэ. Инстаграм дээр та минийх шиг зургийг маш цөөхөн харах болно. Учир нь тэд хүмүүст харагдахгүйгээр доошоо буучдаг. Санаатай болон санаандгүйгээр устдаг. Инстаграмд өөр харагддаг хүмүүсийг зүү бүс шалтгаанаар цензурдж байна. Гэхдээ бид олон нийтийн сүлжээнээс илүү хүчтэй бидэнгүүгээр олон нийтийн сүлжээ байхгүй гэж ярьсан байгаа юм. Хүмүүсийн нуд тогтсон үзлийг өөрчилснөөр бүх хүмүүс өөрийн биенээс санаа зовдгоо нийгмийг бүтээх боломжтой. Магадгүй хэзээ нэгэн цагт телевиз сэтгүүлүүд над шиг биеийг харуулах болно гэж энэ залуу маань итгэж явдаг юм байна гэдгээ бол хэлсэн байлаа. Гэхдээ онлайнд бол залуугийн ирээд зэрэгүү зургуудаас цэрэг хүмүүс байхад бас дэмжсэн комент биччихсэн хүмүүс ч байна. Мэдээж хоёр хуваагдсан байна. За байлаараа ойлгомжтой нөхдөд. Хүү юм уу те? Хүү гэхдээ энэний мөөмн яг бүр эмхтэн хүн яг шиг байгаадах юм хамгийн амар. Гэтэ эн чинь нэрээ ижил үссэн гэсэн штэ тий. Тийм. Ер нь тэгэл цуцаагаад хүн ингээд мөмн өөхөл хүн болгоных л юм болох юм шиг. Надад ч нэгэлдэг секси явцаас өмсчээд байгаа байхгүй юу? Йоо за энэгээр манай сараа ончиг дорж авъя л гэж байна. Сараа ончиг дорж угаасаа материал голохгүй бүгдийг авдаг. За ийм болсон. За тэгээд юу яалаа? Сэтгэлдлүүдийг нь уншсан. За. Тэгсэн чинь яг 3 өөр төрлийн сэтгэл байгаа. За. Тийм шүү. Хүн бүр байгаагаараа үзэсгэлэнтэй шүү дээ. Санал нэг байна. Нэг үзгэн. Бинээсээ ичгүй байх нь зөв. Гэхдээ жин ихтэй байх нь эрүүл мэндийн олон асуудал үүсгэж шүү дээ. Хоёр дахь үнцэг нь. За, тийм. Зөв. За, гурав дахь үнцэг нь. Гутмаар биетэй юм аа бөөлч гин гэсэн байна. За бас зарим хүмүүст ингэж л харагдаж байгаа. Өөр арга байхгүй тийм. За ийм нэг нөхөр одоо шуугуулаад явж байна да цаан чи ер нь бол. За би одоо эмэгтэй плюс сайз ярина заяа. За. За. Энэ гэхдээ илүү амьдралтай ойрхон гэх үү дээ. Ер нь бол. За 28 настай плюс сайз аялагч, блогер Жилийн Чаны сайт толгойтын Ситак нис хонгосны буудалд плюс сайз хүмүүсийг ялгарлан гадуургасныг эсэргүүцсэн ганц хүний жигсаал хийсэн мэдээлэл өчигдрөөс хойш онлайнд нэлээд явлаа. За одоо түрүүнийг цаас өргөцсөн хүүхэн зогсчихсэн доо. За тэр хүүхэн чи. За 130 кг орчим жинтэй TikTok-т 140 мянган дагагчтай бүсгүй онгоцноос буугаад нисэх буудлын туслахын ажилтнаас ингээд тэрэгэнцэр түрээд өгөөч гэсэн чинь бүсгүй хэтэрхий хүн гэсэн шалтгаанаар төрж өгөөгүй юм гинэ. За энэ үйлдэлийг тэр элт ялгарлан гадуургасан чигшмээр зүйл гэж үзээд хэрв Ситак тарган хүмүүс туслахаас татгалзаж байгаа бол үүнийг шууд томоор бичээд ил тавьчихгүй яасан бэ? Ийм муухай үйлдэлийг би хизээч зүгээр чимээгүй өнгөрүүлэхгүйгээд бүсгүй ярьсан ба. За Ситак гэдэг нь бол авиа компанийн нэр юм байна. Яг байна. За гол нь бүсгүй алхаж чаддаг хэрнээ одоо тэр тэрэгэнцэр дээр суугаад төрүүлэх гээд ундууцаад байгааг нь хүмүүс ойлгохгүй байгаа юм байна л да. Тэгсэн чинь энэ нь ийм учиртай байна. 130 кг жинтэй энэ бүсгүй одоо онгоцоор нисэхдээ үргэлж одоо ингээ онгоцноос буухтаа шүү. Буусныхаа дараа тэрэгэнцэр ашиглалт юм байна л да. Яагаад гэдэг гэхлээр онгоцны суудалж одоо ингээд нөгөө угаасаа энэ булчингийн мас багтаа таргалалт ихтэй буюу юм объем ихтэй ийм жинтэй үний хувьд бол хэтэрхий жижигхэн штэ. За ийм байдаг учраас ингээд дандаа юм давчуу ингэж баригдаж шахагдаж суудаг. Ер нь зовж явдаг. Тийм маш зовж явдаг. Тэнгүүдээ давчуу газар удаан суугаад амьсгаан давхцаад за ер нь их хүнд байдалтай ингээд онгоцноос буудаг учраас буухтаа ингээд маш их ядарсан буудаг. Тэгээд дандаа тэрэгэнцэр ашиглажт юм байна. Гэтэл энэ удаад яасан бах нь түүнийг тэрэгэнцэртэй төрж өгөөгүйгээс болоод ингээд эсэргүүцэл зарлаад бүр цаашлаа. За ер нь энэ авиа компаниуд биднийг одоо дандаа ялгарлаж байдаг жижигхэн суудалтай байдаг те плюс сайз хүмүүс зориулсан суудал нэм гэж шаардаж өргөдөл гаргаад 39600 дэмжсэн гарын үсэг цуглуулад байгаа гинэ. За мэдээж алхаж чаддаг байж тэрэгэнцэр ашиглалаа. Өөрөө хичээгээд турж болох байтал бусдыг буруутгалаа. Чиний бүдүүн тарган чинь тэндэл байд юм байгаа гэсэн ийм шөөмжилсэн сэтгэлдлүүд олон байгаа. За тэгсэн чинь энэ одоо түүнийг дэмжиж
гарын үсэг зурсан 39600 хүн байгаа штэ. Тэр хүмүүс болохоор ийм сэтгэлдээ байгаа маань. Тарган жилтгөө өндөр хүмүүс ч гэсэн хүнд байдгаа тий. Бид жин өндрөө ингээд сонгож төрдгүү шүү дээ гэсэн байна. За төрүүлээд суудалтаа сууж байхад хажууд суухаар ирсэн хүмүүс яаж багтаж шингэнэ. Одоо надад ингэж хэлээл ингээд хялам цэхэн хийгээд тахлаар надад үнэхээр муухай санагдсан. Тэгээ би тэр цагаас хойш ерөөсөө онгоцоор нисгэ болсон. Нисэх болгоно л биений эн тэнд хөхөрдөг. Ялангуяа өвдөг их чилж хөхөрсөн байдаг ч нөө өвдөг нь уртлаа сандалтаа ингээд тулчж байгаа штэ. Яг үнэ. За өөрийнхөө тарганд буруу өгөөд 2 суудал авчихыг гэхээр ихэнх авиа компаниуд нэг нэрээр 2 зэрэгэлдээ суудал авахыг зөвшөөрдөг штэ гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр яасан байх нь нөгөө нэг суудалтаа жихэгдэж ирдэг л байх нь штэ тий. Энэ нас өөрхий тэгээд жин ихтэй хүмүүсийн бас нэг л зовлон юм да. Ер нь бол тий. За саяны ингээд барьцсан байгаа юу байгаа штэ. Лоодсон дээр нь бол тий Ситак болвол бидний эрхийг одоо зөрчиж байна гэсэн нэгдүгээр дээдлэлт нь бол тийм өгүүлбэр байгаа. Хоёрдугаарт нь бол энэ нэг төрдөг сандалтай хүмүүсийн эрх бол энэ боломж гэдэг юм уу энэ эрхийг нь одоо бүх хүмүүст ижил тэгш олгооч гэсэн ийм бичгтэй ийм хуудсыг барьж байгаа шүү. За нэвтрүүлгийн хамтран айлгчид танилцуулаад нэвтрүүлгийг цаашаа өргөжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 39 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар чанартай будгийг Чонгон Пентес гэж Чонгон Пент хамтран ажиллаж байгаа. Энэ ийм юм байна. Одоо бид нар чи ингээд барилгын одоо идэвхжлийн улирал нь ихчлээ шүү дээ. Бид нар чи 100 болох дээр ерөөс хаасаагүй бүх юмнууд барилгад зүгээр барилгаж баригддаг засвар үйлчилгээ чийгддэг гэсэн. Ядч л одоо сургуулийн нөө ширээ самтлыг бодно гэдэг эцэгчүүдээс мөнгө хурааж идэг үстэй гэхгүй. Sammy Chemical гэж компани Монгол Бүгд найрамдах Солонгос улсын Chongqing Paint гэдэг энэ үйлдвэрийн албан ёсны борлуулагчаар 2018 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотод гэхэд 4 салбар мөн Эрдэнэт болон Дархан хотууд тус нэг салбартаа ингээд үйл ажиллагаагаа явуулаад байгаа юм байна. За эдний Chongqing Paint брендийн гадна дотор Эмүүс. За дээр нь одоо сүүлийн үед нэлээд их модны болоод байгаа шалны эрзэнэн будаг гэдэг энэ бүтээгдэхүүнүүд нь бол ISO 9001, ISO 14001, Eco Label KS стандарт зэрэг олон улсын стандартад нийцсэн ийм өндөр чанартай премиум буюу дээд зэрэглэлийн бүтээгдэхүүний тоонд ордог ийм бүтээгдэхүүнүүдийг бол энэ Sammy Chemical-ийн оруулж ирж байгаа, импортлж оруулж ирж байгаа юм байна. Тэнгүүд одоо бид нар нөгөө ингэдэг штеп. Одоо жишээлбэл одоо ингээд нэг би чаднаануудыг авчираад ингээд хөлөнгөтэй дутуу өтөө болоод өө стошит хайрн цаг хугацаа мөнгө санг гэлдэг. Тэнгүүд нэг ийм чанартай брендийн будаг аваад одоо энэ Chongqing Paint-с ч юм уу будаг авангуудаа би найздаа хүүшээ өстө манайх энийг ийм юмар бодлаа энэ эднийх айгүй сайн будагтаан байлаа ч гэдэм үү. Ингээд нэг ийм ам дамжаал ингээд яригддаг штеп тий. Тэгвэл эднийх айгүй хөөхөн заяа. Одоо ерөөсөө үйл ажиллагаагаа явуулж ирсэн цагаас өнөөдрийг хүртэл 7 жилийн хугацаанд хизээч одоо ингээд ийм маркетинг зарагдаг ашиглаад реклам зарцуулахаар орж байгаагүй. Угаасаа яг тэр нөгөө нэг хэрэглэгчдийн амнаас аманд чанараараа өдийг хүртэл зах зээлд ингээд танигдаад гоё юм бэ. Яг үнэ. Оршин тогтносоор ирсэн. За тэгээ одоо яагаад ингээд реклам зар сурталчилгаа хийлгэж байгаа вэ гэхээр ер нь бол одоо нөгөө юу яасан ийм байгаль орчинд ээлтэй өндөр чанартай бүтээтгүүнийг зах зээлийн хамгийн боломжит үнээр найдвартай нийлүүлж гин. За тэр нэг өгүүлбэр байсан юм аа. Одоо усан суурьтай хүмүүс нь ямар ч үнэргүй олон төрлийн бодог оруулж ирсэн. Тэгэнгүүт ингээд хүмүүс ерөөсөө энэ нөгөө нэг ийм чанартай бодог, чанаргүй бодог хоёроо ялгааг одоо олохгүй ижил үнээр ийм хурц үнэртэй чанарын түвшинд доогоор будгийг аваад байгаа учраас илүү ийм будаг байдгийг шүү гэж таниулахаар л одоо ажиллаад байгаа юм байна. Зөв. Сайн юм гараад ирэнгүүт дагалдуулаад ижил A copy мөртлөө хуурмч юм орж ирээд идэв шүү дээ. За тэрнээс сэргийлж гин гэсэн үг. Яг үнэ. За онцлог бүтээгдэхүүн нь шалны эрзэнэн будаг. Хэрэглэгдэхэд тохиромжтой газрууд нь бол үйлдвэр авцсогсоо засварын газар гэх мэт ийм нөгөө бетон дээр шууд хийгдэг бүтээгдэхүүн сонирхож байгаа юм. За тэгээ мэдээж нөгөө бидний маш сайн мэддэг спорт зал байдаг шүү дээ. Спорт залыг бол энэгээр бодсон байдаг. Давуу тал нь юм бол зах зээл дээр ижил үнэтэй бүтээгдэхүүн байдаг ч
70 м квадрат 80 м квадрат хүрнэ гэдэг хэрнээ энэ хэмжээнд огт хүрдэггүй гинэ. За. Энэ 70 м 80 м квадратыг бодчих шүү гэсэн. Харин Chongqing Paint-ийн бодог бол яг метр квадраттай хүрдэг тул санхүү болон цаг хугацаанд хэмнэлттэй та ингээд тооцоогоо хийсэн ч амар штэ. Яана хөрөхгүй байж магадгүй гэдэг нэг илүү бодог аваад байгаа шаардлагагүй. Эднийх яг л орон нутгад ордог. За энэ жилээс шалны бодгийн төрлөө нэмж хүнсний үйлдвэрийн зориулалттай үнэргүй хатуулга өндөртэй хүүтэн халуун тусгаарлах G-Create гэдэг бүтээгдэхүүнүүдийг шинээр танилцуулж байгаа юм байна. Зөв. За ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн 7711 1747 гэдэг дугаараас аваарай. 7711 1747. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар чанартай будгийг Chongqing Paint-с гээд Chongqing Paint хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За үргэлжлүүлээд Данжигын өргөх дараагийн мэдээллийг хамтдаа сонсъё. За энэ өстой хөөрхөн гэх юм уу. Тайланд тусан шуугам. Ер нь бид нар нэг амттай мэдээнүүд гин ярьдаг штэ. Тайландын 100 хойд нутагт зэрлэг зан дэлгүүрт орж ирээд хоол хайн тэнүүчилсэн шууган тариад байна. За зураг нь харагдаж байна уу? За зураг нь одоо орж ирнэ. За зүгээр нэг юм байшин шиг юм явж байгаа. Хүү яана. Яа, ёстой. Хүүдээ. Зүгээр тэр ингээд дэлгүүр дотор зүгээр өөрөө байшин явж байгаа үстэй. Яана. За ийм юм бодолт болсон. Flybyang Lake гэдэг нэртэй энэ зан нь Haoye гэдэг үндэсний цэцэрлэг түрээлэнгийн ойролцоо амьдардаг хотын оршин суугчдын танил амтан юм байна. За уул. Гэхдээ зэрлэг зан. За. Нөө тэжээвэр мэжээвэр ингээд нөө амтны хүрээлэнд байдаг тийм биш. Зүгээр л цэцэрлэг түрээлэнд зэрлэгээр амьдардаг юм зан. Энэ зан өмнө досгонууд болон замын хажуугийн дангуунуудаар тэнүүчилж байхыг хүмүүс харж байсан ч энэ удаад хаалттай худалдааны талбайд анх удаага орж ирээд зураг хөргөн Азийн орнуудын интернет хэрэглэгчдийн дунд битүү дарахад байна. Сайхан гараа та нэр. Асар том юм баазар байна хомбод. Ер нь бол Азийн зан чи Африкийн занаас арай жоохон жижигхэн байхгүй. Гэтэл энэ ч нь бол өстэй Белаз шиг л юм байна. Үйл явдал даваа гарагийн 15 цагийн орчимд болсон гинэ. Тухайн дэлгүүрийн эзэм Лой үйлчлүүлэгчдэд үйлчилж байтал зан гинэтл үүдээр нь ороод иржилтэй. За. Тэгээд дэлгүүрийн эзэнч тэр даруй үндэсний цэцэрлэг түрээлэнгийн ажилтнуудад мэдгдсэн зааныг гаргах гэж оролдсон ч заан лангуун дээрх эд зүйлсийг сонирхон хамраараа авч идэж эхэлсэн ба дэлгүүрт 10 гаруй минут дураараа дөрөж дунд чөмгөөр өж ирсэн гинэ. Манайхан дэлгүүр хийсэн байх хөөх шүү дээ. За дэлгүүрийн эвдэрсэн 50-оор гимтсэн бараа зэргийг тоолоход 1000 бат буюу нэг 110,000 төгрөгийн хохирол учруулсан тухай орон нутгийн хэвлэлүүд бичиж байна. Гайгүй байна. Оргийн амтын хохирол гайгүй байна. За хүн амтын бэртсэн асуудал гараагүй ч гэсэн энэ юр бусын ажилтан зааны 50 зан ааш юр бусын хоолны сонголт нь оршин суугчд болон албаныхны гайхшир болоод хөөрхөн санагдаж. Дараа нь цэцэрлэг түрээлэнгийн ажилтнууд зааныг ойр хэн ямар нэгэн гэмтэж бэртээлгүйгээр буцаасан Flybyang Lake дэлгүүрт орж чихэрлэг уур гихтэй зүйл сонгож найрлсан зааны зан авир нь юр бусын 50 байсныг хэвлэлүүд онцлсон. Нөгөө хүмүүс оролдоод гар маргаал энэ тэндээс нь хүү хай гэхэд чинь энэ мангар амт догшруулж дэлгүүргүй болгоно. Тэгээ штэ. Дэлгүүрийн зүгээрсээр энэ маань ста хамраараа дуртай юм авч идчихин дөө. Амруугаа игээ сайхан явчихин дөө. Ста тэр. Гэхдээ их ухаантай заа юм аа. Харин тийм байгаа. Нураагаа тэгээ сүйтлээд байгаа юм бас байхгүй. Дундуур нь сүлжиж яваад байна штэ. За тус цэцэрлэг түрээлэл нь Тайландын тусгай хамгаалалттай газар нутгийн ойролцоох хүн зэрлэг амтын харилцан үйлчлэл нарийн төвхтэй байдлыг онцлон судалдаг бөгөөд заанууд хоол хүнс хайхаар хүн амс өрсөн газруудад хаяа очдог гэдгээрээ бас онцлогтой юм байна. За сэтгэлдлүүд нь. За дэгхий чад зан ер нь хөөрхөн амт юм а. Ухаантай ч юм тижээж болдог болов. Тижээж болдгүй яг уу. Зөндөө тижээвэр заанууд байдаг. Тийм зөндөө одоо эдний чинь бүр хүн тээвэрт ашиглаж байгаа. Хүн тээвэрт ашиглан цирк тоглолтууд яг үнэ. Одоо энэ том мод бэлтгэл гэдэг ийм хүч шаардсан тийм газруудад заан ажиллаж л байгаа. Заан тижээмээр санагдуулдаг мэдээлэл байна штэ. Тижээ гэвэл эд шуушиг нь дийлэх болов гэсэн. Манай богдхаан ч заантай байсан. Тий. Богдхаан заантай байсан. Богдхааны тэр зааныг нь тижэл мижэл гэж замгүй юм байсан гэсэн. Тий. За Тайландчууд харж тассаар тоохгүй байгаа бол та би л айхал юм байна. Айн. Ер нь бол тэр эвгүй мангар том амтнаас ч хичэл айн штэ энэ чинь. Хитрхи том амтан байгаа байхгүй. Би зүгээр
заанд ингээд нөгөө унж үзчихсэн. Тэр нэг юм нэг зааны юм нөгөө нэг ийм цирк мэрэг шиг тэр хүмүүс очиж уулчд ундаг заанууд ч бүр сурцсан байдаг. Ааха. Хошуун дээрээ гიშгүүлээд тэргээд ингээд дээшээ өөрөө ингээ өргөд нурууд байгаа гаргач. Түүнээс манус авираад барахгүй шүү дээ. Шат батал тавьдгүй юм бол баргаад. Тэгээд дээр нь ингээд мангар том ийм 6 хүний судал байдаг байхгүй. Нэг зааны нурууд дээр. Ингээд яг л юм манай морины имэр шиг одом жирэм шиг ингээд чангалцсан. Тэгээд урагшаага харсан 2 судал, хойшоогоо харсан 2 судал. Тэгээд баруун зүүн тишээ харсан нэг судалтай. Тэгээд явхлаар мангар ивгүй явдаг. Базар байна. Тэгээд нэг заан дээр 6 хүн суух юм уу те? За. Аха. Тэгээ эн чинь ингээд нэг хөлөөнийх өргөөд ингээд нэг актер ингээд хайвганаад байгаа юм байхгүй мөртлөө дээдлэлт амар тэнжигж хөдлөв. Маш хүчтэй алхачил байгаа юм байна л да. Заавал нөгөө юу мөгийн зүйлгийж хамгаалтын бүсмэсийн зүйлгийж хөдлөхгүй бол тэр чинь зүгээр л энгийн явж хахад нь хүн оччмор тэгж эвгүй хайвганж явдаг юм байна. Надаа нэг мэдээний цаг байна уу? За би тэгвэл нэг мэдээгээ гэлцүүлчих. За миний сүүлийн мэдээ. За та өчигдөр штэ нэг бас нөгөө нэг хөрөнгөө булаацалтаад бүр нэг сүдийн майдаа болсон штэ. Шившгээд илгээгүй юу? За яг таны одоо хүргэсэн мэдээтэй төсөлтөний мэдээ хүргэж чинь. Гэхдээ Сингапурт болсон өв хөрөнгийн маргаантай холбоотой нэг мэдээлэл хүргэж. За 90 настай аав нь нас барахтаа 7 оронтой тоогоор үнэлэгдэх өв хөрөнгөө зөвхөн хөвгүүдтэй үлдээгээд охидтой юу ч үлдээгээгүй хэрэг гарцсан. Ямар. За 67 настай охин нь үүнд нь маш их гомдолтой байгаа юм байна л да. За ер нь бол хинчгэл гомдох бах. Яг үл энэ чинь хүүсээр ялгарлан гадуур очихлаа штэ. Яг бид нар бол ингээд одоо удам залгах хүү мүү гэд ингээд хүлэн зөвшөөрдөгч гисэн бас нэг өөрөөс нь унтсан хүүхд юм чинь нэг жоохон ч гэсэн юм таслаад үлдээчих байх гэд бас энэ эмэгтэй ботсон чинь ерөөсөө октоудтай юу ч хялаалгаагүй. За уул нь бол эцэг нь анх гудамжинд өндөг зарж бизнесээ эхлээд багаар томруулсаар агаад нас барахтаа ер нь бол нилээд том дэлгүүртэй болсон юм байна. За хүүхдүүд нь бол эрэм гэлтгүй бүгдээрээ л хар багасаа аавдаа тусалж ажилласан. За охин нь өв хөрөнгийн асуудлаар эрэгтэйдүүдтэйгээ уулзахаар очиход яах гэж ирж байгааг нь мэдсэн дүүгийнх нь эхнэр түүнийг хөөж бүр алга гаргаж ирээд занал хийлж эцэст нь хадам эгч рүүгээ шавж устгах бодис цацсан хэрэг гараад өнөөх эмэгтэй маань цагдаа тандаад энэ хэрэг олонний анхаарлын төвд оржээ. Толгойных нь үснээс зулгаасан юм шиг байна, гарлуун зогсон юм шиг байна. Яага үзүүлээ сууж ин хөөрхөн юмтай. За наад чинь бүр шатнаас түлхэгдэж унсан сүултээ. За эхлээд ингээд бэрэн дайрсан бол удалгүй төрсөн дүүн гарч ирэнгүүтээ ихчигээ түлхээд ингээд шатнаас унгаацсан заяа. За аавда хүүсээр гологдож өмч хөрөнгө авч чадаагүй дээр нэмээд зодуулсан эмэгтэй өдөр тутмын сонинд бүх хүүхдүүд нь мөнгийг ижилхэн хувааж авах ёстой шүү дээ. Би 5-6 настайгаасаа эхлээд л эцэг ихтэй дахиад нуус тэжээх өндөг будаа зарахт нь тусалж эхэлсэн. Надад сургууль сурах боломж байгаагүй. 20 нас хүртлээр зөвхөн гэрээ ажил хийж дэлгүүрт тусалж амьдарсан. Үнэхээр их гомд чинь гэж ярьсан байна. За харин дүүн эмэгтэйг түлхүүлээд унсан гэх мэдээлэл бол худлаа. Харин ч өөрөө сайн дураараа унсан гэж хариу ярьслага өгөөд ингээ бөөн хэрүүл болж байгаа талаар нь Сингапурын Stomp сайт бол мэдээлсэн байлээ. За дүүн харин хяналтын камерын бичлэгийг цагдаа дамжуулж өгөөд ихчигээ дахиж гэртээ ирүүлэхгүй тул цагдаагийн хамгаалалт хүссэн гинэ. За сэтгэлдлүүд нь мөнгнөөс олж төрсөн эгчдөөс хоорондоо муудалцаад л мөн таарчтай гэсэн байна. Хөрөнгө өвлөхгүй байх нь таатай зүйл биш ч талигачийн хүслийг хүндэтгэх ёстой гэсэн байна. За гунигтай боловч үнэн нь хуучин уламжлалт хөвгүүдийг үргэлж илүүд үздэг. Гэхдээ л ах дүүс хоорондоо тийм ч сайн харилцаатай биш байсан бололтой гэсэн байна. За би бас эцэг гэхээс олуулаа. Отгон нь ах маань 11 жилийн өмнө өнгөрч аав маань өнгөрсөн 7 хоногт нас барсан. Би ихчтэй ааваас үлдсэн бүх зүйлийг бид тавд хуваана гэж хэлсэн. Ах байхгүй ч гэсэн хадам эгчтэй 1% заавал өгнө гинэ. Tas юм сэтгэллээ. За. Ер нь одоо энэ бол тэ ингээд ахаал ийм маргаантай гэр бүлийн маргаантай юмнууд, төрөнгийн маргаантай юмнууд гарч ирээд байгаа. Одоо манай монголчууд бид нар бас ингээ хөрөнгөжж байгаа. Бид нар ч ховын өвчтэй болж байгаа. Ийм тохиолдолтой бид өмнө нь бол бид тийм байсан. Бүх юм улсын байсан учраас хил ам хэрэг. Одоо гэрээслэл амар чухал болчиход байна. Одоо бид нар тэ гэрээслэл бичиж сурахгүй бол Монгол тун одоо ч ер нь эхэлсэн ч байгаа ах. Эхэлсэн ч байгаа ах. Зүгээр би хуулийн цаг дээр бас хэд хэдэн удаа сонсч ирсэн. Тэгээд
одоо хэдүүлээ те ингээд гэрээслээ бичиж хүмүүс үлдэж байгаа үр хөвгтэй нэг ингээд нэг одны өмнө шившиг бодоод бие биенийг шатнаас түлхээд унгаачихгүйхэн шиг үлдээх юмсан та. За. За нүрээд 2025 оны 6 дугаар сарын 4-ний 5 гарагийн 4 цагийн шугам нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс шуугах тусам нягтал гэх суриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар чанартай будгийг Chagwan Paint-с Chagwan Paint за мөн ирээдүйд таныг дагуулна Hike Vision хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа анчгаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогч та цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонсны дараа 2-2-ын 5 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3